чойжсрын сайд битээр сайхан ойлголцож хамтарч бас ажилдаг ийм л хүн байгаа. Тэгээ нэг зүйл дээр нэг жоохон ойлголцол тааруу байгаа. Тэгээ тэрийгээ би одоо асууя гэж бодож байна. Өнөөдөр манай Монгол улсад 1 кВт эрчим хүчний үйлдвэрлэж байгаа өөрийн өртөг гэдэг зүйл байна. Энэ өндөр болоход яг юу нөлөөлөд байгаа юм бэ? Тухайлах юм бол би 2000 оноос ихтэй энэ сэргээгт эрчим хүчтэй өчний 9 компанитай холбоотой асуудыг хөндмөр байна. 350 төгрөг 1 кВт эрчим хүчийг 350-аас 650 төгрөгөөр төвийн нэгдсэн системд нийлүүлж байгаа энэ зардал нь Монгол улсын нийт эрчим хүчний хэрэглээнд эргэлж байгаа бэлэн мөнгөний 27% аваад явчихдаг. Өгж байгаа эрчим хүчний одоо их үүсвэр нь бол 3% л хангаж явах жишээтэй. Энэ яг энэ өртөгт нөлөөлж байгаа юу? Нөлөөлж байгаа хэдэн хувь? За хоёрдугаарт нь 2019 онд манай эрчим хүчний салбар 59 тэрбум, 20 онд 92, 21 онд 78 тэрбум, 22 онд 187 тэрбум, 23 онд 47 тэрбумын алдагдaltaй ажилласан. 24 онд 203 тэрбумын алдагдaltaй ажиллах нэг тийм судалгаа байсан чинь 335 тэрбум болсон байна. Тэгээ энэ алдагдaltaй ажиллаад байгаа зүйл чи яг юунаас болоод байгаа юм бэ гэж. Тэгэхээр манай энэ эрчим хүчний салбарын худалдаа авалтын бодлого нь хэр зохистой зөв явж байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөх гээд байгаа гэсэн үг. Энэ одоо худалдаа авалттай холбоотой асуудлууд нь нөлөөллийн хувьд өөрөөр өртөгт хэрхэн нөлөөлөд байгаа юм бэ? Яг үнэндээ эрчим хүчний реформыг хийх гэж байгаа бол бид нэр бодит өртгөө зөв тооцож гаргаж ирэх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгжээ цаашлаад эрчим хүчний реформыг хийх нь илүү ард иргэдэд өгөөжтэй нуруунд дээр начаал багууруулах тэр боломжийг бүрдүүлнэ л гэж хараад байгаа байхгүй юу? Тэгээ энэ талаар одоо таны хийж хэрэгжүүлсэн зүйл юу байна? Энэ асуултуудад хариулж өгөөч. Тэгээ бас энэ дашрамд нэг зүйл байгаа юм да. Ингээ төрийн байгууллагууд нь хөрөнгө оруулалт хийгээд эрчим хүчний найдвартай их усрыг бий болгох гэж явахлаар их дарамтанд ордог олон жишээ байна л да. Тухайлх юм бол манай уудын байж болох Эрдэнэт үүдвэр дулааны сахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэлээ өргөтгсөн. 1 кВт эрчим хүчийг 192 төгрөгөөр үйлдвэрлээд буцаад эрчим хүчний нэгдсэн системээс 300 гаруй төгрөгөөр худалдаж авч байгаа. Эрчим хүчинд одоо хөрөнгө оруулалт хийсэн биш эргээ жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн алдаг төлөх нөхцөл байдал үүсчихэж байгаа. Тэгээ энийг ингээ бодглохоор одоо ямар бодлого хэрэгжээд байгааг ойлгохгүй байна. За энэ бүхэн дээр яаж зүй зохистой болгох юм, яаж одоо энийг өөрчлөх юм гэдэг л таны бодол санааг сонсомоор байна. За баярлалаа. За 5 номерын микрофон чөлсрөн саад хариулъя. За батлууд гишүүний асуултанд хариулъя. Өртөг гэж юм байх хэвээр. Бид нэр өртгийг бол эрчим хүчээ зохицуулахаараа эрчим хүчний яам хамтраад улирал болгоно, үйлдвэрлэгч болгон дээр одоо төрийн өмчтэй компаниудыг жишээлбэл бод шинжилж явж байгаа. Тэр өртгөн дотор мэдээж та хэлж байгаа тэр худалдан авалтын бодлого ямар байна гэж. Худалдан авалтын бодлогыг бүгдээрээ л бид нар тендер зарлуулаад тэр тухайн үед хамгийн хямд зарласан ийм л худалдан авалтуудыг хийж байгаа. Тендергүүгээр нэгч худалдан авалт төрийн өмчт компаниуд бол хийхгүй байгаа. За хувийн компаниудын тухай би энэ зүрх ярмааргүй байна. Хувийнхан тендерээ зарлана уу, яаж зарлана уу энэ бол бид нар төр заахгүй. За таны яриад байгаа үнэн 2006 онд сэргээгт эрчим хүчний хууль батлагдаад таны яриад байгаа 600 төгрөгийн үнэтэй эрчим хүч худалдан авах гэрээг хийгээд холбуулчихжээ. Яг та өдөртөө адилхан улсын хурлын гишүүд тухайн үеийн улсын хурлын гишүүд батлаад тухайн үед энэ улсын хурл баталчихсан хуулийг засгийн газар биелүүлж таарна ийм асуудал үүсчихсэн байд юм аа. Мэдэхгүй зовлон байдаг. Би одоо урдтай үеийнхэн л үгээ янз бүрийн хараар будаад баймааргүй байна. Ийм л одоо нөхцөл байдал руу орчихсон үнэн. Одоо би та яриад байгаа шүү дээ. Би олон удаа ярьж байгаа. Нийт эрчим хүчний нэг 8.1 одоо өнөөдрийн байдлаар шинжлэхээр 8 эрчим хүчний 8.4% нийлүүлчихэд өртгийг нь 20.7% авчгаад байгаа юм. 20.7 биш ээ. Тэр чинь бол та би 23 оны юм. Одоо би 25 оныг ингээ шинжлэхээр орлогын 20.7-ыг авч байгаа юм. Тэр урд нь байсан тоо бол тэр 23 оны тоо шүү. 22 оны тоо. Одоо яг шинжлэхээр ийм байдалтай болчиход байгаа гэдгийг та бүхэн хэлье. Бодит өртгийг байнга л бууруулах мэдээж нөлөөлнө. Нөлөөлөхгүйгээд яах юм? Одоо энэ юу гişүүд дээ. Дэмжих тариф гэхэл нөөцний их усвраас одоо хэрэглэх цахилгаан эрчимгүйчийг хэрэглэж байгаа нь одоо энэ сэргээгт эрчимгүйчийн дэмжил явж байгаа шүү дээ. Намаагийн нөөц сэргээгт эрчимгүйчийг дэмждэггүй
үнэтэй сүлжээнд холбоолдгоо гэж янз бүрийн байдлаар дарамтнд байгаа нь үнэ. Хэвлэл мэдээлэл байдлаар одоо гэж ойлгосон нөөцний лобби чинь сэргээгдэх юм шиг дэмжихгүй байна. Хоцрогдсон гихмээ тийм шүүмжлэлд явж байгаа нь одоо нэгэн тийм тангар өргөд чадна гэд очиод би намайг ингээд шүүмжлээд байна ингээд хөндөгцөө байна гэд зовлон тайцаад тоочод байх нь утгагүй юм. Түүнээс биш ийм байдалтай байгаа нь үнэ. Та бүхэн энийг бид нар нуухгүй хаахгүй үннийг хэлж байгаа. Ийм л юм. За одоо энэ чинь ийм болчиход байна шүү дээ. Одоо уламжлалт техникөөс 3 дахин өндөр үнэтэй өртгөр нийлүүлж байгаа шүү дээ. Та бод. Тэц дөрөөс бид нар өнөөдөр саний юу? 1 киловатт цагийг тэц дөрөөс бид тэрийг тоосч гаргасангүй. Тэц дөрөөс жишээлбэл 1 киловатт цаг эрчим хүчийг өнөөдөр 92.1 төгрөгөөр нийлүүлж байгаа. Тэц 3-аас 165.9 төгрөгөөр 1 киловатт цагийн сүлжээ нийлүүлж байгаа нь. Эрдэнэ төлбөрийн дулааны станцаас 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. Таныг орж ирэхээс өмнө өөрөөдөө гişүү яг асуулаа. Эрдэнэ төлбөр хөрөнгө оруулаад одоо бид нар 183 төгрөгөөр сүлжээнд нь авчгаад Эрдэнэ төлбөрийн дулаан цахилгаан станцаас буцаад ойрт нь 342 төгрөгөөр өгж байгаа. Энэ бол тийм зах зээлийн зарчим биш ээ. Төрийн өмчт компаниг өстой урд тормоогоо хойд тормоогоор нөгж байгаа учраас Эрдэнэ төлбөрийг төрийн өмчтийн болохоор нь бид нар одоо хүчээр ийм алдагдал өрүүлж байгаа. Энийг нуухгүй. За Батлууд гүшүүн тодруулах гэж байна уу? За Батлууд гүшүүн тодруулж Яг асууя. би энийг сэргээгдэх эрчим хүчнийгээд амар өндөр үнэтэй эрчим хүч нийлүүлээд байгаа энэ өртөгчин энэ зардалчин 1 киловатт эрчим хүчний үйлдвэрлэл дээр яаж нөлөөлөд байгаа юм бэ? Тоог л асуугаад байгаа. Тэрийг надад хариулаад өгчөөч гэж. Болохгүй надад сүүлд нь өгчөөрэй. Хоёрдугаарт нь энэ худалдаа авалтын бодлоготой холбоотой нэг алдагдал дотор чинь ямар асуудлууд үүсээд байгаад байгаа юм бэ гэдгийг хариулаад өгчөөч гэдэг. Тэгээ энэ бүхнийг алгуулахын тулд та яг юу хийгээд байна гэдэг асуудлыг л хөндсөн. 3 асуудалтай төвлөрж ярьж байгаа байхгүй юу? Тэгээд нэг жоохон тойролгүй яг хариулаад өгчмөр л байгаа юм л да. Энэ асуудлуудыг бид нар ингээд тойролох юм бол тойрол яваад байна. Уул нь ингээд нэг энд нэг юм асуудлууд байгаа. Тэрийг ингээд шийдчмээр байгаа юм бол одоо их хурлын гишүүд бид нар дэмжиж явмаар байгаа байхгүй тийм биз дээ энэ дээр. За манай үйлдвэрлэлийн хот Эрдэнэт хотоос сонгогдсон 2 гишүүн маань гомн тодорхой яг нэг инженерийн тодорхой асуулт асууж шүү. За 4 номерын микрофонд хариулъя. За эрчим хүчний зохицуулахаар 2019 онд хамгийн сүүлд сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан 23 төгрөг 79 мөнгө байгаа. Тэгэхээр өнөөдөр эрчим хүчний үнийг 280 төгрөг төргсөн гэвэл 8.4% нөлөөлж байгаа сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг энэ тэгтээ зохицуулах хорооны сүүлийн тарифаар бол дэмжих тарифын тогтоолыг хүчингү болгоод яг л сэргээгдэх эрчим хүчний үний одоо 280 төгрөг бүртгэхэд импортын үн энэ өндөр үнэтэй сэргээгдэхин үнүү ТЭЦ 492 төгрөг ингээд нийлээд өртөг гэдэг зүйл гарч байгаа учраас тухайд 2019 он сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг батлахад хэрэглээ бол 6.9 орчим тэрбум төгрөг байсан. Киловатт цаг байсан. Өнөөдөр 11.6 тэрбум киловатт цаг болж байгаа. Гол нь валютын ханш өсөд байгаа учраас энэ 23 төгрөг 79 мөнгө бодиттой буурахгүй байгаа. Уул нь бол хэрэглээ 2 дахин нэмэгдсэн багт өнөөдөр валютын ханш тогтвортой байсан бол энэ дэмжих тарифын өртөг бол буураад 10 хэдэн төгрөг л орцсон байх хэвээр. Тухайс одоо валютаар тооцдог учраас валютын ханш нь энэ хэрэглээнийхээ өсөлтийг үүсээд ингээд ерөнхийдөө энэ 23 төгрөг 79 мөнгө гэдэг дээр ингээд За Батлууд гишүүн маш тодорхой үг нь асуусан. Би одоо цаг үрж тайлбарлалтай нь биш. 5 номерын микрофонд жолшрон сайд. За Батлууд гишүүн асууж байна. Өртөг бууруулахын тулд юу хийж яана гэж асууж байна. Мэдээж өртгийг бууруулахын тулд манай төрийн 27 компани бий эрчим хүчний сайдаар одоо зорилт төвшин батлуулж байсан. Эднэр дээр бид нар бүх жил болгон л өртгийг бууруулах арга хэмжээнүүдийг аваад явж байгаа. Хамгийн доод үнээр худалдан авалтыг хий. Хэмнэлтийн горимд ажиллагаад би одоо 22 оны 8 сарын 30-аас хойш эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа жишээлбэл манай салбар хэмнэлтийн горимд ажиллаж байгаа юм. Одоо би танд дахин хэлье. ТЭЦ 4 нөгөө их айхтар тендер явуулаад хусаад байдаг ТЭЦ 4 маань 92 төгрөгөөр л 1 киловатт цаг эрчим хүчийг сүлжээ нийлүүлж байгаа. Би нэг үрдэн гэж бодож байгаа. ТЭЦ 3 165 төгрөгөөр 1 киловатт цаг эрчим хүчийг нийлүүлж байгаа.
энэ өндөр инфляц, ханшийн алдагдал энэ бүх юм донд 165 төгрөгөөр нийлүүлж байгааг бол үр дүн гэж бодож байгаа. Одоо миний дараагийн нэг асуудал бол яаж ч хүрээгээд энэ өртгөн дотор хөөс байна. За 5 номерын микрофонд нэмж хариулъя. Энийг одоо хинч эрчим хүчний сайд байсан, энэ хинч төрийн өмчт компаниудын захирал байсан ийм хардлагаас салахгүй байна лээ. Энээс салах ганц арга бол хувийнхан тэр хувьцааг нь өгөх. Хувийнхан ороод ирчих юм бол өөрийнхөө юмыг өөрөөсөө гулгах гээхгүй шүү дээ. Тэрэнд л хүрэхин тулд бид нэр одоо тий алдагдaltaа байгаа болохоор хинч ямар ч хувь хүн манай төрийн өмчт компаниуд руу хөрөнгө оруулахгүй байна. Энийг одоо IPO хийхин тулд доор хажны 3 жил ашигтай байхын тулд одоо уулын эрчим хүчний реформ гэж байхдаа 25, 26, 27 онууд нь багтаагаад нэг алдагдaltaгүй байлгаж хагаад хувийнханд энэ нэг хувьцааных нь тодорхой хувийг өгчих юм бол энэ ардлагаас салж ясамрах хэрэгтэй байхгүй юу? Төр гэж нэг дунд нь байгаад баахын мэдээд байгаа усаад байгаа гэдэг ийм хардлага байна. Та бүхэнд хэрвээ тийм одоо идж байгаа ууж байгаа гэдэг мэдээлэл байгаа бол хүчний байгууллага нэгдүгээр тандаач. Хоёрдугаар улсын хурлын гишүүд бол за батлууд гişүү. За хоёулаа нэг буруу л ойлголцоод яриас олон гайгүй сайн ойлголцтой хоёр байгаа. Би болохоор 1 кВт эрчим хүчний хэрэглээнд энэ нэг сэргээгт эрчим хүчний өндөр тарифууд чинь хэр нөлөөлөд байгаа. Амар том тоо яриад байгаа мэдэхгүй. Эсвэл би өөрөө бодож олмоор юм аашаа. Хоёрдугаарт нь алдагдлын тооцоо шүү дээ. 24 онд 203 гэсэн чинь 335 тэрбум болцсон. Тэнч яг юунаас болцсон юм бэ гэдэг асуудлыг хөндөд байгаа. Яг хөө зүгээр бид бүхэн ер нь мэднэ л дээ, амьдрал баян янз янзын зүйл байгаа шүү дээ. Наад чинь би мэдчил байна ер нь бол. Тэгээ яг хөө энийг бид нэр алдагдaltaгүй байлгахын тулд яах ёстой юм бэ гэдэг санаа танд байгаа юу гэдгийг сонирх гэсэн байхгүй би. Яг хөө тэр зүйлийг чинь би ойлгож л байна л да. Ингээ өртгөн жоохон буураж явж байгаа гэдэг. Надад нэг тодорхой хариулт хэлээд өгөхгүй тойроод байх байх юм. Би нэг бичгээр хандын нэг тодорхой хариулт өгөөрэй гэж хүсье. Баярлалаа. За ингээд Дамжин сүрэнгийн жаргал сайхан гишүүн асуулт асууя.